За одоо би тэс касиногоос гарах гэж байна. Тэгээд Мишель надад маш гоё сюрприз хийсэн. Гоё цэцэг өгсөн. Тэгээд цагаагаа нэг юм хөө. Чивай пахи. Fiumicino Airport. За 우리 дөрвөн цаг Fiumicino Airport дээр сууж ирсэн. Хүүхдэд аюул мандав тийм аястай төлөвлөлт төлсөн. Respect. Nous sommes à l'aéroport de Fiumicino. За хүлээх зураагаар Франц хэлний эхний 10 төвшнийг юу дуусгасан Duolingo дээр нэг айгүй хөвчлэн юм болсон бит хоёр очиод ингээд мапаар хасан ч алхаж болохооргүй айгүй хол байсан. Одоо 4 цаг алхах нь 5 цаг алхах нь тэгээд бит хоёр яг метроны пас авах хүртлээр бас нэлээл битээсэн. Here we have Eiffel Tower. За бид хоёр болохоор одоо Musée de Hongrie ингээд ойчулж байгаа. Ингээд хамгийн алдартай зургийн болохоор Monet-ийн Water Lily. I am floating on a beautiful Seine river. Also, bridge is decorated. Wow. It's гарч. Wow, tulip. Dear future husband, please buy me tulips every single day. Merci Alta. За энэ болохоор Louis хаан байна. 14 дугаар хаан Louis. Энэ нь болохоор 1600-аад оны үед ингээд Louis 13-14 дугаар хаанд болохоор ингээд ангийн нууц байдлаар ашиглагддаг байсан. За тэгээд тэрнээс хойш ингээд маш их зүйлийг болж өрөөс. За ийм байна. Oh my god. Look at this camera. This place is so catchy and I was easily caught by За хүмүүс тэгээд ийм том аяг дүүрэн халуун вино ууд юм байна. Тэгээд ингээд төвдөө юм уу? Бодомжаар ингээд бодноо засцсан. Ийм их уур амьсгалтай байна. Вау, дээр нь крем илгээр уучдаг. Сон гэхдээ энэ нь вино биш hot chocolate. За одоо бид хоёр болохоор ла хотел дэмэрийн руу явж байгаа. За усан ч нэг юм чихвч өглөө заавар өгдөг. Энэ чихвч бүр аюул мундаг. Ингээд өрөөрөө орох болгоны яг GP-ээр ингээд мэдээлэлээ ташиг санаацсан. Тэгээл өрөө болгоно орох тусам ингээд яг алхаж байгаа чимээний даас сонсохдоо тэгээд ярьж байгаа чимээ ингээд сонсохдоо бүр ингээд амар lively мэдрэмжийг төрүүлж чадсан. Амар гоё сонирхолтой юм билий. Яг ингээд цаг хугацаагаар аялжж байгаа юм шиг тийм мэдрэмж авсан. Бас хараад үзсэн чинь 1848 оноос хойш ингээд 16 дахь Луис хаанаас хойш ингээд шууд хаант засаглаа болсон юм байна. Тэгээд ингээд би өмнө нь яг ямар байсан юм мэдэхгүй Францын түрүү мэдгүй байсан. Яг Луис 14, 15, 16-гийн ингээд үлдээс өвгөн ингээд амар гоё Францын чимдэмэн гэж би ойлголоо. За
саяны ингээд нөгөө Веселийн оздон болохоор ихэвчлэн 14 16-гийн талаар байсан. Тийм хөрөг зургууд нь илүү их байсан. Тэгээд тэр хүмүүсээс үнэтэй хувь нэмэр оруулсан байсан. За харин энэ тавилгын хотел де Марины энэ нь болохоор Луис 15 дахь Луисын хувь нэмэр бас илүү их байдаг. Тэгээд Веселийн ордон болохоор сая он цагийн ингээд ихээр ингээд жоохон нутаг гээд байсан. Тэгтэн бас ингээд Джон Рокфеллер гэдэг санхүүгийн хувьд ингээд дэмжлэг бас үзүүлээ. Тэгээд бас тийм түүх бас бид юм шиг. Айгуулаг. Консерчахи шударасны хан музей. Энэ шорон гинэ. За энэ уран болохоор 400 хүний ингээд нэр бичигдсэн байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс нь энэ консерчахи гэсэн энэ газар энэ шорон гэж хэлж байна. Ингээд ямар нэг ял идэлж байсан. Тэгээд нас байсан тийм хүмүүс байгаа. Тэгээд тэдний бүгдийг ингээд цагаатгаад ингээд ийм хан босгосон юм байна. За энэ зүгээлний галт тэрний бодлож ийм гоё ийм том. 100% sure that you can find most stairs in Paris, particularly in the train station. Wow, skyscraper. Улан хахтих гэсэн гадаг хоёр арайлыг гэж байна. Oh, look. So enormous. Хоёлаа ингэж ойлгохоо яваагүй юм шүү дээ ерөөсөө. Ингэж олоо. Тий, ингэж ойлгох юм амар том байна. Хоёр дахин нь гэхэд ямар өндөр юм те. First rose wine in Paris. Cheers. За энэ Arc de Triomphe болохоор нөгөө Наполеон хаан нь Францын хувьсгалд аим үргэлжсэн одоо энэ зүрхээ зориулсан тийм хүмүүс дайчдад зориулаад дээрээс нь Наполеоны тийм дайнд оролцсон тийм хүмүүс зориулаад ингээд өөрийнхөө төсөө үзөөрөө энийг байсан байна. Arc de Triomphe ялалтын хаалга. За татан байх хэвээр бүх юмуд ингээд гаднаа гарсан гэдгээр алдагтай. Ийм Pompid музей байна. За одоо болохоор яг National Art Museum ороод ирлээ. Хоёр дахь нь. Yeah, look at this one. The artist of this one like created and spent 15 years, like entire 15 years doing it by the cardboard. And he said that my forests is conducive for the mental escapism. Надаа энэ музейн үзүүлэлт нь хамгийн таалагдсан байхгүй. Одоо жишээлбэл энэс би яг юу ойлгож авсан гэх юм бол яг энийг бүтээсэн хүн нь яг хавь тавдуудынхаа үед ингээд яаж мэдэрдэг байсан энэгээр ингээд илэрхийлэх гэж хичээсэн. Тэгээд тэр нь ингээд одоо газар хөлөө хүрэх үед тэр үнэхээр их зүйлийг мэдсэн. Тэгээд бид хэдийн би бол ерөөсөө тун удахгүй бид хэдийн би биш болж болно гэдэг. Юуки our body is no longer our body. And тэр яг иймэрхүү мэдрэмжийг хүрэх гэж хичээсэн болов гэж бас бодсон. За энэ Диорын гадаа хүмүүс амар их зураг оруулалт юм байна. Инаста энэ мэд бүр надаас өндөр заяа. Бүр 2 м юм хайш. Вау. Cool.
ураад. За, Christmas-ийн өрөө Айлын дүр байна. За, тэгээд гэтээ өнөөдөр ингээ хүмүүс нь ихсэн болохоос биш. Гой үйл ажиллагаа activity бол би их гайхаж байна. Yeah, something like that. I seriously don't know why, but since I arrived here, the taste of orange and the smell and scent of orange makes me so crazy, and I'm trying to do a lot of things with orange. A hand, I mean, and yeah, this one is the tart citron, and I love it a lot. Maybe it's a bit personal, but I love it. Түүгийг нь хараад үзсэн чинь 14-р Луис хаанаас урагшаага бүх ингээд Франц хаанууд нь яг энэ Лувр музейн байгаа байшил дээр ингээд амьдарч төрийн иргээг явуулдаг байсан. Тэгээд тэрнээс хойш болохоор Васили ордон гэх мэтчлэн ингээд өөр газар байшаад тэгээд энэ нь болохоор музей болгоод хадгалагдаад үлдсэн юм байлээ. За, энэ Мухаммеди гэдэг бурхан ч юм уу. Тэгээд энийг ингээд бурхны орноос хүмүүст ингээд гал авчиж өгсөн, галыг хулгайлж авчиж өгсөн нөөс нь болоод Зевс ингээд бүр ингээд хориод тэгээд тавчлаасан байна. Францад ирснийг ингээд заавал татваргүй дэлгүүрүүд нь ороод үзэх хэрэгтэй. Тэгээд би бас олсон. Одоо энэ федералитийн хүмүүсүүд байдаг малгай тогооч малгай шиг харагдаад байна. За, миний харснаар Парисын хамгийн гоё мод Галерей Лафайетте гэсэн их дэлгүүрт бол байсан. Зүгээр л Францад байснараа өдөр болгон хавтасан зүгээр алхаж байгаа та энэ үзмжийг харна гэдэг чинь одоо ямар их тэ тавшаан бэ. Харин центр өөрөөр хэлэх юм бол 700 төгрөгөөр ном заргаж чинь. Вау, эвэр гоё ёо. Сэрмэстэй шүүдэдэг та. Энэ яг айгуушаа шууд нэг дэлгүүрээ ингээд хатах хөвчээд тэгээд доороо ингээд сэнгэн лот байсан юм. Hi guys. За, би танад бол нэг зөвлөхгүй. Гэхдээ би одоо бараг 8 болох гэж байхад би музейд досид ганцаараа ирсэн байна. Энэ бол хідээ зөвлөхгүй би та хэдэд яагаад би жоох яагаад юм. But I can do it. I told 18. I'm adult now and okay, to show you this one. Музей дорсей би зүгээр ингээд уул нэнийг алгачих гэж үнэхээр бодсон боловч би яг Google-с ингээд хайлтууд гарч ирэхэд ийм гоё байсан байхгүй юу. Би өөрөө зөвлөдөггүй ч гэсэн өөрөө хийдэггүй ч гэсэн ингээд би ингээд урилгыг ойлгоод тэгээд интерпрет хийх амар дуртай болохоор тэгээд ингээд явж байгаа л тайсан ч гэсэн. As you can see these figures, they all look so ugly and I don't like their appearances. But I personally think that illustrates a lot about social anxiety, just like me. Even though some people are so nice and kind and so vulnerable, I'm just so insecure around people. Actually. Vincent van Gogh. За, яг тэр амар алттай юм шиг үлээ. За, яг ихээс өмнө хүмүүс амар их ингэ Франц хүмүүс амар ааштай шүү. Тэгээ
이런 애들이 뭐가 될지 좀 윤팀 처리되는 선수고요. 진짜게 여기 이슨 좀 애매팀 이리면서 이게 도스다 이게 애매거리 모습 때문에 Do you need help? Тэгээд ингээд бараг таасан хүмүүс маань ингээд ангилалтэй. Тэгээд тодорхой хэмжээний тийм болохоор аялал тахимжтай шиг санагдлаа. За энэ Pottermall Mile билүү. Энэ нөгөө бид хоёр BNB-тэй хамсахгүй. Тэгээд энд бид хоёр бүр ингээд шатнаас нь сомотой болсон зав амар их шаттай тэгсэн юм байна. Энэ тийм нэг метронээс нэ энэ зүрүүгээ явж байгаа тэгээд эцэд болчиход буцаад ингээд хооч явдаг. Аюу сонирхолтой. Татвах юу нээр юм. Гэтэ яг ингээд аль зүг рүү явж байгааг нь мэдэхгүй болохоор амар хэцүү. Зөндөө их метро андуурцуулаа тий амар их андуурцуулсан, хүлээсэн, алхасан. За гэлвэл баятгийн Дэвид дээр үзүүн жолсон тэгээд төгсөн. Францын Орли нисэх бодлоо одоо тэнгэр ингэж харагдсан юм байна. Вау. Яг ингэ Парис ингэ таалагдаж эхэлж байсан чинь миний явах хугацаанд болчлоо. But anyways, I love this experience. За яг Парисын аяллыг дүгнэж хэлэх юм бол үнэхээр аялахад тахирамжтай бол мөнөөс өмнө тэгээ бас аюулгүй тэгээд хэл ойлголцож болохоо санагцсан. Тэгээд бас метрон үнэхээр надад давгүй санагцсан. Яа гэх юм бол ерөөсөө амар хол газрыг чсэн метроны тусламжтайгаар одоо автобусны тусламжтайгаар ингээд хэлбэчлээ явж болдог. Тэгээд тэр нь бас ингээд хүмүүсийг бага ядаадаг санагцсан. Тэгээд урлагийн хот бол мөнөөс өмнө хайрын хот. Тэгээд би яг тэр улсын хаад тэгээд ерөнхийлөгчдийн бүр үнэхээр бишэлсэн. Бүгдээрээ ингээд урлаа. Тэгээд уран баримлал тэг бүх зүйл ингээд Францынхаа өв соёл үнэхээр их хөвгөн оруулалт хийдэг. Тэгээд үнэхээр их сэргээд чаддаг айгүй мундаг улс. Тэгээд өөрсдөө ингээд амар хүчтэй, powerful, elegant гэж яг тэр хүмүүсээ хэлэхээр санагцсан. Ялангуяа модерн артаас юу ойлгосон гэх юм бол юу ч урлагийн хэлбэр байж болно. Харин гол нь тэр нь ингээд юу илэрхийлж чадхаас шалтгаална гэдгийг амар их ойлгосон. Италитайгаа хэвзүүлэх юм бол үнэтэй л байсан. Гэхдээ үнэхээр гоё мэдрэмжүүдийг оронд нь авч чадсан. За тэгээд үнэхээр яг барилга байгууламжийн хувьд болохоор би одоо бүтээдэг зэрэг инженер, архитектурыг үнэхээр шүтсэн. Тэр хүмүүс бол ингээд амар босгонлог гэх юм уу гээд бүх хүчээ бүтээл бүтээлгийнхээ ингээд эсвүүдийг ажилуулдаг юм шиг санагдсан. За миний бичлэг дууссан үзэн маш их баярлалаа. За хэрвээ танд таалагдсан бол лайка дараад subscribe хийгээрэй. За дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.